олон улс гадаад дотоодын одоо хөгжил дэвшлийг бас зөндөө л харсан баг. Ер нь бол энэ монголчууд бидний энэ одоо хөгжил өдрөөс хөгжиж байгаа л да. Гэвч одоо энэ монголчууд орлоготой болохгүй бай тээ. Янз бүрийн мөнгөний инфляц, янз бүрийн одоо шударга бус байдлаасаа болоод ер нь бол яг хөгжихгүй байна л да, тийм ээ. Тэг маш хурдтай аргаар мөнгө олохыг ч боддог ч юм уу. Энэ байдлаасаа ч юм уу болоод хөгжихгүй байна гэж би бол энэ харж байгаа. Таны хувьд бол энэ олон улсын явж үзсэн яавал бас юм хурдтай хөгжих үү? Хамгийн сүүлийн одоо жишээ бол одоо энэ Израиль те? Израилийн газар чинь нэг жилийн дотор Аргентин засгийн газар нэг жилийн дотор бас яг зөвхөн энэ баруун төвийг зарлаад тийм ээ эдийн засгаас сэргээгээд улс орноо маш хурдтай олон улсын тавцан дээр ер нь бол ингээд авирлээ тийм яг энэ шиг хөгжлийн бас одоо нэг гоё сэтгүү яриа өрнүүлээч. За та сая бол одоо 5 асуулт асуулаа. Нэг талаараа Монгол улс хөгжөөд байна. Өөр талаараа хөгжихгүй байна гэдэг. Тэр би одоо яг аль тал руу хариулахыг гэдэг дээр бол эргэлзэх төхөөд гэтээ хариулъя. Тэгэд одоо бид хоёр одоо ингээд яг сэлэн мөрнийхөө дээдлийн одоо гуртын гүүр гэдэг Монгол улсад бас байгаа хамгийн гоё тийм гүүрнийг гаргах гэж байна. Тэгээд энэ руу дараа сэлэн мөрөн маань их гоё тийм тарган байна. Одоо бид нар тэгж ярьдаг гол цатгалан байна гэж ингээд ярьдаг. Тэр гол ийм сайхан хамрын үйлрэлт цатгалан байгаа. Төлгөөрхөн байгаа нэг харуулахад бол нөгөө Баатар онгт ийм ойрын жилүүдэд бол бас сайхан зам болох нэ л гэж бодож байна. Сэлэн мөрөндөөр ингэж бодож байна. Ийм сайхан нутагтаа, ийм сайхан уул устай, ийм сайхан хатгаас тэр байгаа. Гуртын гүр гэдэг гүрэндээр гарч байна. За тэгээд асуултанд аль болох товчхон хариулахыг гэж байна. За ер нь бол сая та Аргентин улсыг жишээ авч дурдлаа. Жилийн өмнө бол Хавар Мели гэдэг ерөнхийлөгчд нэр дэвшиж болол ерөөсөө эрх баригч биш сөрөг хүчний намаас нэр дэвшсэн. Тэгээд тэр хүний сонгуулийн стратеги нь болох тэр төсвийг танна, төсвийг хөрөөднө гэдэг. Төсвийг танна гэдэг тийм маш олон яамтай байсан тийм хөрөөдгөөр сонгуульд орсон. За нөгөө талаараа бол түүнтэй өрсөлдөж нь болох тэр одоо тухайн улсын засгийн газрын сангийн сайд нь өрсөлдсөн. Тэгээд ер нь бол инфляцийн түвшин бол гиперинфляц гэж ярьдаг. 3 оронтой тоон дээр хүрэхийг бол гиперинфляц. Одоо Монгол бол бас 2 оронтой. Монгол бол одоохондоо яг 2 оронтой тоон дээр явж байгаа. Тэгээ яг тэр Аргентинтай харьцуулах юм бол бас тиймж баларчааг байгаа. А гэхдээ 3 оронтой тоон дээр орсон инфляцийг бас нэг хэн жилийн дотор бол буцаагаад 2 оронтой тоолоо оруулаад эдийн засгаа өөрчилж чадсан байна гэдгийг бол бас Аргентин харуулж чадсан. Тэр энэ бол зөв бодлого хэрэгжүүлж чадах юм бол боломж бол байгаа. Тэгээ Хавар Мели ерөнхийлөгчийн сонгуулийн өрөө бол төсвийг танана гэсэн. Тэгээ тэр хүн бол тухайн сонгуульдоо нэр дэвшигтэй бол маш бага зардлаар ерөнхийлөгч болж чадсан. Яагаад гэвэл тэр их өндөр болсон ажилгууд бол өндөр инфляцийг бууруулах төсвийг танана одоо бараг 22-3 яамтай байсныг бол ерөөсөө 9 яамтай болгоод тэгээд одоо хэрэггүй яамдуудыг бол шууд хам дээр нэрийг бичиж байгаа шууд цаасан дээр өрөөд ингээд төсвийг танаад ингээд явцсан байгаа. Тэгэхээр төрийн албан хаагчтай бол маш их цомготсон. За дээр нь бүтээмж байгаа бүх салбаруудыг бүтээн цомготсон. Дээр нь яамтайхаа тоог зөөлөөд яг эдийн засгийн орлого болдог чиглэл бол гол анхаарлаа хандуулаад нэг жилийн дотор бол маш том эдийн засгийн реформ хийгээд бол бас нэлээд өндөр
дэлхийг шуугуулж байна л да. Яаж энэ нөхцөлийг авчирч чадав, яаж энийг хийж чадав гэдэг дээр бол одоо дэлхийн нэг дээр анхаарлаа хандуулаад ингэ ярьж байна. Тий. Тэгээд түрүүний эхний асуултан дээр бол нөгөө харьцуулсан улс орнуудын харьцуултаар бид нар ингээд хөгжөөж байгаа юм шиг, хөгжөөгүйч юм шиг, удаан юм шиг, хурдан юм шиг ингээд явж байна. За улс төрийн болсон хойно бол тодорхой хэмжээгээр хөгжиж байгаа. Гэхдээ цаг хугацаа маш удаан байна. Энэ дээр ерөөсөө бодлогын реформын шинж чанартай эдийн засгийн зөв бодлогоодыг шат дараатаагаар доктортойгоор хийж чадахгүй байгаас л бидний хөгжил саарчж байгаа. Үндсэндээ 3-4 асуудлууд байгаа. Нэгдүг нь гадаадын хөрөнгө оруулалт бага болсон. Хоёр дахь нь гадаадын хөрөнгө оруулалтын хуулинд маш хурдан өөрчлөлтүүд оруулсан. Гурав дахь нь гадаадын хөрөнгө оруулагчдаа хөрөнгийг нь энд үлдээгээд одоо хуулийн хулгай гэх юм уу те оруулсан хөрөнгийг нь дээрэмдэж авдаг тийм эсгүүд мах гэх юм. Тэр ажиллаа нөгөө оруулсан хөрөнгө оруулагчид гадааддаа гараад Монголд хөрөнгө оруулах маш өндөр эрсдэлтэй байна гэдэг мэдээллийг олон улсад зарласан учраас Монгол хөрөнгө оруулалт авчихгүй байгаа учраас бидний хөгжил тушаагаас аймаг байсан. Дэлхийн улс орнууд хамгийн богино хугацаанд хамгийн зөв бодлогыг дэвшүүлээд хамгийн доктортой хөрөнгө оруулалтын хуулийг батлаад ээлтэй орчингоо бий болгож зарлаад хамгийн богино хугацаанд хөрөнгө оруулалтыг аваад одоо дундаас доош давхраад амьдарч байгаа хүмүүсийг зөв бодлого хэрэгжүүл, зөв ажлын байруудыг болгож экспортын баримжаатай ажил үйлдвэрлэлүүдийг босгоод тэднийг дундаж давхарлуу оруулж байгаагаараа оролдож байна. Өмнө болох дээр улс орнууд юугаар оролддог байсан чинь цэрэг зэвсгээр, газар нутгаар, том жижигээ одоо өвдөж одоо контролддог, Алтааны алдагдлаар, Алтааны тэнцлэр, дайн тулаанаар оролддог байсан бол одоо бол дэлхийн нэгдсэн үндэсний байгууллага хүсэлтгэлтэй бүх улс орнуудын боддог зүйл бол нэгдсэн үндэсний байгууллагын доктортой хүсэлтийн 17 зорилт руу алхах. Чинэлэг дундаж давхрыг бий болгоно. Чинэлэг дундаж давхрыг бий болж иж тэр улс орон хурдан хөгжих юм байна гэдэг л загварлуу орцсон явж байна. За бид нар бол Азийн улс орнуудаас бол нэг 15 орчим жилээр бол зөрчилтэй явж байна. Яг өнөөдөр байдлаар миний бодлоор шүү. За яг Европын өндөр хөгжсөн улс орнуудаас 20 заримаас нь 25 жилийн зөрчилтэй явж байна. Өмнө нь бол бүр 50 жил хоцорсон байна гэдэг юмуд байдаг ус бол одоо улс төр хугацаа наашилж байгаа. Тэр цаг тэгэхээр товчхон хариулах юм бол бидэрт боломж байгаа. Боломжийг яг ингэж бодлого хэрэгжүүлж чаддаг зөв бодлогыг гаргаж тавиад тэрнийгээ дэмжлэг болгоод олон нийтэд эдийн засгийн реформ хийдэг нам улс төрийн хүчин доктортой засаглал Монголд хэрэгтэй байна. Нөгөө талаараа хүн асууж шүү дээ. Ардын нам 8 жил одоо ингээд 16 оноос хойш 9 жил доктортойгоор нэг нам дангаараа засаглалаа гэдэг. Тэгээ яагаад өсөлт чинь байхгүй вэ? Тий. Нөгөө талаас тэгж асууж байна. Яг нэг нам дангаараа засаглаа доктортой зөв бодлогод хэрэгжүүлэхгүй байгаа тохиолдолд нөгөө нэг авилгал гараад эдийн засгийн өсөлтөнд саараад том зээл сангийн хулгайлал нөхцөлүүд нь бий болоод тэрнээс болоод ард түмний итгэл алдраад гадаадын хөрөнгө оруулагчид итгэлээ алдарч гараад нөгөө хөрөнгө оруулаад ажлын байр нэмэгдээд ажилдаа орлоготой хүмүүст татвараа төлөөд сайхан амьдраад одоо өвдөж ямар ч заваагүй тэрний төлөө амьдрэх хүмүүсийн тоон багасаад ихэнх нь гадаад руу гараад яваад улсын эсвүүд нь ажилгүй компаниуд хаачиж байгаа юм. Тэгэхээр хувийн хвшилтээр л эдийн засаг илүү босож ирж одоо хөгждөг. Тэгэхээр хувийн хвшлүүд өдрөөс өдөр томогдож байгаа энэ тохиолдолд бол бидэрт ирээдүйн болон бүрхэг болно. Хувийн хвшлийг дэмждэг, өстрийн хүчин, хувийн хвшлийн ойлгохыг дэмжиж хамтарч ажилладаг зөв бодлого хэрэгжүүлж чаддаг л тэр засаглалыг бүрдүүлж таны асуултыг хариултыг хамтдаа олно. Тэгэхээр зөвхөн нэг нам ганцаараа дангаараа одоо засаглаад бас шууд амжилттай гэж байхгүй. Гэхдээ хувийн хвшлийг дэмждэг, татварыг бууруулдаг, за нийгмийн даатгал, төрийн дарамтуудыг багасгадаг, бусдад ажил хийх боломжийг нь олгодог, төрөөр тендер төслүүд зөвхөн төрийн одоо худалдаа биш нийгэм нийтээрээ хөдөлж нэгнтэйгээ бараа ажил үйлчлэгийг солилцож тэр нь цаашаа хөгжиж стандартуудыг бүрдлэг болгож экспортод бүтээгдэхүүнүүдээ гаргаж лээж Монголын эдийн засаг сайжрах. Тэгээд
байруудын